Гүрдэн цоожингийн талаарх гүмгхэн бичиглэл. Гүрдэн цоожингийн талаар өгүүлэх цаг нэгэнт болжээ хэмээн санана. Өвгдөөс дунд маань гүрдэн хүн байсан юм гинлээ гэх тэр бүхэл ургийн овгон хүртэл гүрдэнтэй холбоон авсан хүн олон ч гүрдэн гэж жохом ямар хүний хэлээд байгаа талаар тоймтой мэдлэггүй байх нь олон юм. Цоожин гэхэр мөн л ялгаагүй ламын талын догшин сахиустан гэхээс хэтрэхгүй байна. Гэтэл хэрэг дээрээ сахиустныг бус харин сахиусыг нэрлсэн нэр байх юм. Энэ бүхнийг өгүүлэхийн өмнө тойл бичиг тайлбар тойлоосэлт зөвхөн харвал эдгээр үг ихэнхит нь алга байна. Харин дамжуугийн дэлгэрэнгүй тайлбар тойлноо цоожин гэдэг үгийг төвд гаралтай номын сахиус гэсэн утгатай хэмээн тайлаад гонгор, дамдин чойжо, жамсран, лам, намсрай, цамб, шалши зэрэг бурхтыг цоожин сахиус гэж нэрлэнэ. Жилийн гай барцдыг арилгах, тэрсүүд дайсныг даруулах, элбэг хангалуун амьдрахыг хүсэж сүсэгтэн олон цоожингуудын уншлахыг хийлгэж ирсэн уламжлалтай гэж нэмж тайлбарласан байна. Мөнөх тойл бичигт гүрдэнтэй холбоотой үгсийн тайлбар хайвал гүртэн шарын шашны цоожин бурхны сүнс орших ажлыг хийдэг лам хүний цол гүртмэч гэдэг гүртэмч гүртэн буулгадаг хүн гэсэн байна. Монголчууд шашингийн үзэлд хүчээр автаад байсан 20 дугаар зуунд гүртэн цоожинг судлах бүхэл тэр тухай яригч халгаатай байсан боловч эх эрдэмтэн цай дамдын сүрэн абууга хуучраа тэмдэглэх нэрийн дор олон сайхан мэдээ занг үлдээсэн байдаг. Мөн ардуудын дунд ч янз бүрийн домог яриа их байх боловч нэгэнт хэдэн үе дамжин яригдж буй тул үнэн худлыг ялгах, хэтрүүлэг, даваатуулах буй эсхийг мэдхэд бэрхтэй байна. Харин эргээд шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсон, шашин шүтлэгийн тухай ил тод ярьдаг болсон. Хүмүүс өөрсдийн өвгдөөцийн тухай ном дуртгал эхээр хэвлүүлэх болсны ачаар бодитгэрчтэй илүү үнэмшилтэй мэдээ занг нилээд гарах боллоо. Жишээ болгон гүрдэн чойндон гэдэг хүний тухай баримтыг 2 номноос ишлэе. Гэ хандхүү гэдэг хүн зүүдэн жороогүй тавилан номоо 2008 онд хэвлүүлжээ. Энэ нь нэмж засварласан 2 дахь хэвлэл юм байна. Энэ номонд байгаа гүрдэн чойндон гэсэн гарчигтай дурсамжинда одоогийн Говьлтай аймгийн Тонхол сумын нутагт байсан усан зүйлийн хүрээ хэмээх алдарт хүрээнд сууж байгаад 1930-ад оны үед шар шувталсан ч ойролцоохоо хэдэн сумандан эж хідээр гайхагдж байгаад баривчлагдсан хэлмэгдэж байсан луузангийн чойндон ламын тухай өгүүлсэн байна. Чойндон лам 2 удаа баривчлагдж 1950-ад оны сүүлээр суллагдан хүрээ хотод амьдрах болсон байна. Дараа нь Улаанбаатар хотод Зайсангийн аманд сууршин амьдаржээ. Энэ үедээ зэхүү болох Мажаагийн дэмчиг дэрэгд нь хань бараа болдог байж олон жил хажууд нь байсан дэмчиг мөн л олон янзын тохиолдлуудаас хуучилдагсан. Өвөгийн нүдний хараа нилээд муудсан үе байлаа. Нэг удаа гаднаас намайг орж иртэл танихгүй хүн өвөөгийн сууж байснаа ширээн дээрх том мөнгөн аягыг нь өвөртлөөд яаран гарсан юм. Би учрыг нь сайн олоогүй ч өвөө та саяын хүнд мөнгөн аягаа өгсөн юм уу? Аягыг тань аваад явчихлаа гэвэл өвөө үгүй хулгай чилвэз айлуу би зогсоож бай чи араас нь гүү гэлээ. Би араас нь гүүж гарвал
Нөгөө хүн гудамжны голд үнэхээр л хөдөлгөөнгүй зогсож байсан гэж дэмжин ярьсныг Говьлтай аймгийн 10 жилийн дунд сургуулийн захирал Осрын төвд хуучлаа. Шог зохиолч Эм Дэмчиг 1972-оос 1991 онуудад Говьлтай аймгийн зарим сумдаар сурвалжлах ажлаар явахдаа нэг айлд ортол айлын эхнэр таним хараад цайлжилт айлаад хөл алдаад явж гсэн гин. Тэгээд мөнөөх айлын эхнэр нь ин хуучилжээ. Би танаа өвөгийн ачаар хүн болсон хүн. Намайг өлгийтөд өвчин ороогоод байдаг байж л дээ. Тэгээд үзүүлж харуулж ном айлтгуулахаар Чондын лам ахыг авч ирсэн гэдэг. Лам ах намайг үлдээгээд бусдыг нь хөөж гаргачихад том тоогоо гал дээр нь тавьчихад галаан өрдөнгөө намайг нүцэглэн хэдэн хэсэг мөчлөөд тогоо руу үүж хилжилдэ. Ээж энэ бүгдийг дотоороо өнгийн харж байгаад ухаан алдаад очиж нилээд байж байгаад ухаан уруутаан гэртээ гүйж орвол хүүхэд нь зөө зүгээр орон дээрээ унтаж байж гинэ. Лам ах одоохондоо хүүхэдтэй буруу хөнгөртэй бариу үжиж шидэж өг гэчихэд мордоод явчихсан гэдэг. Ээдтэй мөн лутхан байсан юм билээ гэж тэр эмэгтэй сүсэглэн ярьсан гин. Хэмээн энэ номонд бичжээ. Апоризм зохиохдоо гаргуу нэгэн байгаад таанч эрт хорвоог оргисон манай сайн зохиолчдын нэг энэ Дэмчгийн тухай энд өгүүлж байгааг эрхэм уншигч анзаарсан биз. Гүрдэн хүмүүсээ нялгасыг мөчлөхөө чанах зэргээр эдгээдэг байсан тухай олон ихэнх хууч ярианд байдаг бөгөөд хоорондоо нэг их зөрүүд байдгүйгээс харахад энэ нь нилээд түгээмэл арга засал байсан бололтой. Гүрдэн хүний гол багж нь том гутга заримдаа сэлэн байсан ч энийг нотолдог. Олноон дашууртай эмээ гэж нэрлэгдсэн чулуу татаж мэргэлэгдэн гарамгай аргадум сайтай цэнцүрэн химээх буянтай буурал Гүрдэн удамтайгаан хэлжээ. Гүрдэн ах нь өөрийн сэлмэн тарны хүчээр зангидаад уулан тавьчихсан. Нутаг явбал олжхмоор бодогдох юм химэн нас дээр гарсан хойноо мөхөс бичээш надад хэдэнтэй ярьж байгаад амжилгүй өөд болсон юм. Тэрээр баг залуудаа Гүрдэн өвөөгөн бууж байхыг олон удаа харсан. Хоёр гартаа нэг сэлэн бариад буух үедээ хоёр сүүрүүгэн бүлгээд газин дотор нь сэлэм хэрхэн харшилдах нь сонсогддог байсан хэмээн хуучилдагсан. Тэрээр ховд нутгийн хүн байсан бөгөөд ер нь ховд, Говьлтай, Баян хонгор зэрэг аймгийн нутгаар Гүрдэн удамтан олон байгаа нь анзаарагдаж байна. Дашууртай эмээгийн маань өгүүлдэгтэй төстөө хуучийг Говьлтай аймгийн уул гэ хандхүү бэдсэн номдоо бас оруулсан байна. Бас нэг удаа нэг айл хүүхдэн ороогоод байхаар нь аврал хүсэж Чондын лам ахыг залжээ. Гэрээ ихнийг нь хөөж гаргаад хэвтэрд байсан 3 настай хүүгэн татаж босгоод сураар ороолгоод хутгаар нэвтсэлвж эхэлснээр цогшсон харганаар төөнж гарсан гин. Лам ахыг дагаж очисон дүү бэгзэн энийг хараад ихэд айж "Хүүе, болооч" хэмээн хашгирж орхижээ. Энэ дуунаар хүүгийн эцэг эх хоёр гэртээ харайж орвол хүүхэд нь орон дээрээ Чондын лам ах галтай цуслаан 100 руу шургуулж байсан гэдэг. Итгэмээргүй ийм сонин явдлаар дүүрэн энэ Чондын лам ах 3 үеийн гүрдэн байсан аж гэж энд бичсэн бөгөөд энд нэр дурддагдж буй бэгзэн хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн яавч худал хэлгээргүй тухтай сайхан хүн байсныг би мэдх юм. Эдийн засгийн ухааны доктор Д. Шумбутан миний ээж удвал 3 дахь төрөлн дээр их удаан өвдөж сандрахад аав маань Чондын лам ах дээр очиж илдээ. Чондын лам ах байдлыг сонсоод тарин уншиж сэрчим өргөөд "Санаа битгий зов. Чамайг харахад эхнэр чинь төрж өгсөн байна. Баруун нүдэнтэй улаан гэрэлтэй эрэгтэй хүүхэд байна. Эх эрдэм номтой хүн болно. Харин жаахан бөхөлгөө хэрэгтэй юм байна. Дахо"
Ингээд жижигхэн чөдөр төө хэрийн улаан сухаа дашуур хоёр ширхэг сахиус өгжээ. Аавыг гэртээ ирэхэд ээж нь төрж өгсөн шүл уугаад сууж байхыг хараад нүдэндээ итгээгүү гэдгсэн. Аав маань Чондын лам ахыг ээдтэй мөн ховор хүн шүү гэж байнга дурсан ярьдаг байсан юм. 8 нас хүртлэн хоёр сахиус зүүж чөдөр дашуур хоёр маань орны толгой дээр байдаг байсан гэж ярьсныг зохиогч мөнөөхөө дурсамжин дан бас оруулсан байна. Эл Чондонгийн төрсөн дүү эл шарвын хүү сэтгүүлж эш содомжимц далдад түүхийн эл хуудас номондон авга ламын тухай миний аав нар болон нутгийн хөгшчүүд манай сумтаа залгаа оршдог буугатад төгрөг шарга дарив сумтын ахмадууд үлгэр домог мэтийн түүх ярьдаг байлаа. Энэ тухай мэдэх ийм түүх хуушлах ахмадууд манай нутагт одоо ч ирсэр байгаа гэж баталж байна. 1973 оны 100 миний бие авгахаа дээд орж болон Гэндэнгийн балхуу нарыг дагаж Чондон гавжинд очих завшаан тохиолдсон юм. Тэгэхэд Гадангийн цойжил ажаад тэр хоёр хөгшин буйны ном хуруулахаар бас өөрсдөө ч уншихаар явахт нь би тэдний ном судрыг хүмүүсээс нууж 70 кг-ийн шуудаад хийж үүж явсан билээ. Чондон гавжийнхаа тэр үед зайсан толгойн урд өөрт цас бороо салхишуурганаас хамгаалсан төмөр дээвэртэй гэрд байсан бөгөөд тохойн өндөр алтан шармал гуйлан гурван бурхантай олон сударнамтай цай эдэний 9 зүгстэй айл байлаа. Тэр үеийн төр засгийн тэргүүн Юмжаагийн цэдэн бол улс төрийн төвчөрний нэг гишүүн тэ аригчаа нар Чондон гавжид үзүүлж зам мөрөөн засуулдаг мөртлөө энгийн иргэд хөдөлмөрчд бидний хориглоод байх юм гэж дээдэрж гэ балхуунаар харилцсан ярилцаж байлаа гэж дөгөрсрөн бичсэн нь ч энийг давхар нотолж байгаа юм. Энд өгүүлж буй гүртэн Чондонтой нутаг залгаа одоогийн Говьлтай аймгийн Бугуд суманд ойролцоогоор 200-аад жилийн тэртээ амьдарч байсан гүртэн Даажаа хэмээх доржин дахиж байсан уул хайрхан нь өнөөч гүртэнгийн хар нэрээр оршиж тэрний үр хүүхэд өнөр олуулан болжээ. Энэхүү гүртэн болоод хүү Чондон нарийнх нь үзүүлж асан ээжүүдийн талаар нутгийн олон дунд домог яриа нилээд бий. Гүртэн Чондонгийн талаараа мэдээсэлдэ цуглуулж харьцуулж үзэхэд энэ нь олон талаараа бөө мөргөлийн онг дуудахтай адил төстэй нь анзаарагдаж байна. Энэ талаар илүү тодорхой өгүүлсэн хүн бол 14-р Далай лам юм. 14-р Далай лам Данзан Жамц өөрийн намтар сэлтэн англиар өвүүлснийг Абукес хэвлэлийн газар хэвлэн гаргасан. Тэрнийг нь орос хэлний орчуулсан хоёр эхээс Эд Шидийн тухай өгүүлсэн нэгэн бүлгийг нь бидний хүндэтгэл хүлээсэн номд хүмүүн төмөр тоо абууга харьцуулан байж монгол хэлээр буулгасан нь энэхүү гүртэн Чондонгийн тухай мэдээ сурвалж юм. Хүний сэтгэлийн ертөнц байгаль ертөнц хоёрын хоорондын зууч болж үйлчилдэг эрэм хин нэгэн хүн байдаг бөгөөд тэднийг гүртэн буюу шүтэн орших бие гэсэн утгаар ойлгохдохоор нэрлэдэг юм. Дэрчлэн зөнчдийн тухай ярихтан тэднийг хүн мэтээр хэлэх нь зүгээр л төхөмжилсөн хэрэг болохоос наривчлан үзвэл уухтаан тэр нь айл нэгэн тодорхой эд юмс урхны дүр мэт эсвэл газар орон уул ус хүн зон луга холбогдсон шүглсэн сүнс байдалтай гэж тодорхойлбоос зохих зүйл. Харин энийг хүн төрлөختнөөс ангид өөр биет байдгийг шүтдэг мэтэр ухаарвал буруудна гэд нээчүн чойчн нь анх энэтхийн мэрэгэн гэгэн Дармавалын ховилгааны залгамжлагчийг Төв Азийн Бата хор хэмээх нутагт залрахад бараа болж төвдөд хамт ярьсан байна. Улмаар манай эртний 8 дугаар зуунд төвдийн Тесрон Дэвдсэн хааны үед тэрнийг энэтхэг Тамтара Йог
Төвдийн шашны дээд авралтай дээд багш Ловон Бадамжуна төвдийн Самья хийдийн сахиусаар залжээ. Хожим тухайн үед Бэревэн хийдэд шадарлах болсон үед нь 2 дугаар Далай лама тэрнтэй тун нягт харилцах бөгөөд сүүлдээ Далай ламын бүх дүрийн сойжин сахиус нь дорж дагдан болжээ гэж Далай лам өвүүлсэн. Өөнөр өвгд эцсийн сүнслугаа харьцахад тэдгээр онгийн аль нэг нь толгой онг буюу голлох сахиус болдогтой адил байна.